За би хэд хоногийн өмнө нэг пост оруулсан юм аа. Одоо нэг сэтгүүлч хүүхэн байсан. Одоо тэгээд тэрний хэлсэн үг нь бол одоо үнэндээ хятадтай нэг мууж болмоор байна. Одоо хөгжихгүй юм Монгол зонгол байснаас гэдэг ийм зүйл ярьж байгаа. Тэгээ би энэ дээр нь жоохон хэцүү бодол санаа төрсөн учраас тэгж ойлгогдож байгаа учраас пост оруулсан байсан. Жоохон жок маягтай пост. Тэгээд ямар их одоо хүмүүс залгаж янз янз юм ярьдаг юм идэх юм алга. Зүгээр би иргэн хүн бодлоо л хэлж байгаа. Үндсэндээ бол энэ бол ганц тэр сэтгүүлч хүүхний ярьдаг яриа биш байна өө. Монголчуудыг одоо хятадны мууж болвол яасан бэ гэдэг санаа бодлыг одоо Монголын нийгэм даяар явуулж үүнийг дэмжих бодолтой хүн хэд байна гэдгийг л одоо шалгаж байгаа нэг хэрэг явдал юм а гэж одоо би харж байгаа. Энэ бол одоо тусгаар тогтносон бүрэн эрхт одоо Монгол улсыг тэр тусгаар тогтносон эрхийг эрхгүй болгож одоо гадны улсын нэг аймаг болгоно л гэдэг ийм зүйлийг ярьж байгаа энэ явдал бол одоо гэмт хэрэг бахаа л гэж одоо би харж байгаа.